нэвтрүүлэгтээ орох уу? Хоёроо одоо уцаа тоглохоо болоо. Ой. Мөрөө. Энэ хоёр намайг сонсохгүй байгаа юм бах та. Хоёроо. Ёо. Хүчлээ. Үе. Мөрөө. Мөрөө. Улаана. Чи ямар ядаргаатай юм бэ? Мөрөө. Уруулан нэвтрүүлгээ хийя. Чи өөрөө хийжээ. За, мөрөө. Йоо, зүгээр та. Мөрөө. Яагаад намайг анхаарахгүй байна? Улаана. Чамд өөр хийх ажил алгуу чимээгүй байл та. Уруулан нэвтрүүлгээ хийя. Хоёр одоо уцаа бол. Энэ хоёр бүр уцан донтцсон юм байна л да. За хоёроо. Одоо гуруулаа нэвтрүүлгээ хий. Цаг яваад байна. Хөөе, мөрөө. Мөрөө. Би чамд ярьж өгөх гоё юм байна. Үгүй би сонсмооргүй байна. Мөрөө. Надад чамд ярьж өгөх гоё юм байна. Тэгээд яриач дээ. Чи уцаа дүр болоод надад анхаарлаа хандуул л та. За гэд уцаа оролдоод ах юм. За эз. Шууд уцыг булааж авч болохгүй баха. Тэгхийн бол энэ хоёр уурлаад. За. Бөөрөө. Миний энэний цэник дууслаа. Чинийх хэдэн хувьтай вэ? Минийх 50% байна. Тэгвэл чинийхийг би дараа нь тоглоно шүү. Хоёроо. Одоо уцаа тоглохоо болно. Та хоёр намайг ерөн энд байгаа гэдгийг харж гин үү? Бөөрөө. Нөгөө нэг түрүүний гоё тоглоом байсан шүү дээ. За. Би тэр чи ялчлаа. Ялцсан уу? Аа. Би энэ бүр ялах гэж чаддгүй. Хоёроо. Энд уг нь гуруулаа байгаад байгаа юм. Гуруулаа хамтдаа өөр зүйл хийдэх үү? Уцаа болж. Улаана. Чимээгүй. Алуу. Наад уцаа өгөөд. Үгүй. Алуу. Хөөе. Чи бид хоёрын уцыг авчих юм аа. Та хоёр арай их унтас тоглоод байна. Тэгээ чи яагаад би тэр миний амьд ууслаа Улаана. Өөе, минийх бас өглөө. Миний уцыг өгчихдэггүй? Үгүй. Одоо уц тоглохгүй. Би та хоёрт үлгэр үзүүлье. Үгүй, Чи үлгэрээ өөрөө үзтэй юм. Миний уцыг өг. өгөөч дээ Улаана. Үгүй. Үлгэр үзнэ. Бид хоёр уцаар тоглохоор яавал гэж дээ. Юу яавал гэж? Уц их тоглох чинь уцны хамааралтай донтолтой болж ин гэсэн үг байхгүй юу? Юу яриад байгааг чи ойлгохгүй наа Улаана зүгээр утаас өгчгөө. Байхгүй, бид хоёрын уцыг л өгч. Үгүй. Би та хоёрт уцны донтолт гэж юу болохыг тайлбарлаад өгье заа юу? Юу яриад байгаа юм бэ? Улаана зүгээр л утаас өгчих. Та хоёр хэдэн цаг уц тоглосноо мэдэж гин үү? Бид хоёр угаасаа цаг мэдгүй. Утаас өг. Уцын маань өгөө. Та хоёр өнөөдөр өглөөнөөс ахуулаад уц тоглолоо. Дундуур нь юрөөсөө амарсангүй, хоол унд идсэнгүй, агаар салхинд гарсангүй. Тэгээд одоо та хоёр өөрсдөө хардаа. Бүх дийгүүд сунцсан. Тэгээд ингээд нүдэн ядраад ингээд харлаад хөхөрцөн. Тэгсэн ч гэсэн утаас өгөө. Утас үзэж болно. Гэхдээ цаг нартай, хэмжээ хязгаартай үзэх хэрэгтэй байхгүй юу? Тэр ганцхан өдөр үзчихье. Ганцхан гисээр хагаад та хоёр хитэн өдөр утас тоглов. Улаана утаас өгөө. Гүйж истэ Улаана. За одоо гурлаа хамтдаа үлгэр үзье.
үлгэр үзэх юм бол та хоёрт угаасаа таалагдана. Ойлгосноо? Үгүй. Мэргүй байна. Үлгэр үзэж угаасаа яадгийн. Эртээ үрдийн цагт ус тос ялгадгүй ухаан муутай хүү байж гинэ. Айл хотлынх нь хүүгийн ухаан муутайг ам булаалдан шоолж ярилцдаг байж. Залхуу хойргон дэнсэн тэнэг хүү даанч нэг олигтой амьдарч чаддаггүй байж тэ. Тэгээд нэг өдөр хүү бодож гинэ. Үгүй улс амьтан сайхан амьдраад байхад унхаагүй би л ингэж явах юм та. Өдий хүртэл өөдтэй олигтой амьдэрсэн нь үгүй. Өөрийн муугаас болов уу? Өөрөө л бусдаас болов уу? Үгүй ер нь үзмэрч төлөгчдөр очиж асуудаг хэрэгэ. Гэж шийдээд алс холын аян замд гарчээ. Өндөр уулсыг давж өргөн голыг гаталсаар өдөр шөнөгүй явлаа. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чи малга чадахгүй мэдэхгүй ч гэлээ чаддаг юм шиг л зүтгэндээ. Ингэж яваад замдаа нэг өлөн хөгчөнтэй тааралджээ. Хайвраг сүвэ нийлжсэн хайтан гартаж турсан чон тэнэг хүүг хараад сайн явж байна уу хүү минь. За тэгээд хаанасаа хаа хүрэх гэж явна да. Өдий болтол өөдтэй олигтой амьдэрсэнгүй. Өөрийн буруугаас болов уу? Өөрөө л бусдаас болов уу? Үзмэрчд очиж асуухаар явж байна да. Өдий болтол цаадна гэдгийг үзээгүй л явна. Гүй яавал ходоод гэдсээ дүүргээд хоншороо тосттол цадаж нэг болох уу гэдгийг чи үзмэрчээс нэг асуугаад өгөөч те. Асуугаад ирё, асуугаад ирье. Үг ямар үүрүүлэх вэ штэ. Гэсээр тэнэг хүү цаашаага явлаа. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чи малга чадахгүй мэдэхгүй ч гэлээ чаддаг юм шиг л зүтгэндээ. Ингээд өндөр уулсыг давж өргөн голыг гаталсаар өвс ногоо тэгширсэн сайхан талд ирлээ. Тэнд нэг сайхан бүсгүй хонь хариулаад явж байна гэн. Залуу бүсгүй тэнэг хүүг харж хаад мэндус мэдэлцэн хаа хурж явааг нь асууж гинэ. Өдий болтол өөдтэй олигтой амьдэрсэнгүй. Өөрийн буруугаас болов уу? Өөрөө л бусдаас болов уу? Үзмэрчд очиж асуудаг хэрэгэ гэдэл алс холын замд гараад явж байгаа хүндээ би. Эд хөрөн гэлбэг байлаа гэд энэ насандаа жаргал юр үдсэнгүү. Аз жаргал хизээ эрхийг асуугаад ирээрээ тэр үзмэрчээсэн. Асуугаад ирё, асуугаад ирье. Үг ямар үүрүүлэх биш те. Гэсээр толгойд охин инээмсэглээд замаахан цааш явжээ. Бүтэлгүй хүү надад бүтэж байгаа чи малга чадахгүй мэдэхгүй ч гэлээ чаддаг юм шиг л зүтгэндээ. Ингээд цааш явж угаад навч нахиагүй нэг нүцгэн хувхай модтой тааралдлаа гинэ. Зуны дэлгэр цаг байж байтал ногоо навчгүй нүцгэн модыг хараад тэнэг хүү гайхан зогслоо. Тэгтэл гото наран талд байж байгаа мөртлөө навч цэцэг ёр ургахгүй юм. Ус ундрагны дэргэд ургадаг мөртлөө унган бие минь хатаад байх юм гэж мод гомдлон байхыг тэнэг хүү сонсоод. Өдий болтол олигтой өөдтэй амьдэрсэнгүй. Өөрийн буруугаас болов уу? Өөрөө л бусдаас болов уу? Үзмэрчд очиж асуухаар явж байна. Асуулгаж хэлүүлэх зүйл байвал ам дамжуулаад өгч болно шүү. Үгүй яавал навч мөчр найгсан сайхан мод болвол үгүй тэр мэрэгэн үзмэрчээсээ нэг асуугаад ирээч дээ. Асуугаад ирё, асуугаад ирье. Үг ямар үүрүүлэх вэ штэ.
Гэсээр тэнэг хүү цаашаага явлаа. Тэнэг хүү ч цаашаага явсаар зорьсон газартаа хүрч мэргэн үзмэрчтэй уулзаж гинэ. Мэргэн үзмэрч тэнэг хүүг хараад "За залуу хүү хаанаасаа хаа хүрэхээр явж байна да?" "Өдий болтол өөдтэй олигтой амьдэрсэнгүй. Өөрийн буруугаас болов уу? Өрөөл бусдаас болов уу? Үзмэрч танаас асуух л гэж ирлээ." Гэхэд үзмэрч залуу хүүг инээмсэглэн хараад "Өөдлөх хөв заяа өөрт чинь байна. Зол жаргалыг чи замда олох болно" гэжээ. Тэнэг хүүч баярлсан талархснаач хэлээд чон залуу бүсгүй мод гурвын загсныг асуугаад гэрийн зүг баяр хөөртэй буцаж гинэ. Өөдлөх хөв заяа өөрөө ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхино. Зол жаргал замаас олдохоос хойш зовох юмгүй сайхан амьдрноо гэж дуулсаар явлаа. Ингэж явсаар модтой таарлаа. "За тэнэг хүү минь, мэргэн үзмэрч намайг яавал сагалгар навчтай сайхан мод болно гэж байна да. Үнсэн доор чинь үнэт эрдэнэ байгаа гинэ. Булаатаа тэр эрдэнэ булаг шанданд хүргэхгүй байгаа учраас мод чамайг хатаж ганцсан байна гэж байна." "Иш тэнэгхэн хүүмэндээ булаатаа тэр эрднийг бушуухан ухаад авчхаач чи. Алт мөнгөтэй болоод баяжвал амьдралд чинь хэрэг болох бус уу? Өөдлөх хөв заяа өөрөө ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхиод зол жаргалыг би замаасаа олцоход зовох юмгүй сайхан амьдрах байтал булаатай алтыг ухаж бие зовоохын хэрэг юу вэ?" гэчгээд цаашаа яваад өгчээ. Өндөр улсыг давж өргөн голыг гаталсаар өвс ногоо тэгширсэн тал газараа ирлээ. Өнөөх сайхан бүсгүй ч тэнэг хүүг хараад баярлан тосч За тэгээд намайг яавал ас жаргалтай амьдрна гэж? тэнэг хүү нүдээ онийлган шүдэ яр зайлган инээгээд "Хаяны жилдээ болвол чамайг хайсан аз жаргалаа олно гэж байна лээ." Тэгсэн чин залуу бүсгүй Ир нөхөр минь болооч те. Эндээ хоёулаа сайхан амьдрал та. "Өөдлөх хөв заяа өөрөө ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхино. Зол жаргал замд минь байгаа болохоор зовох юмгүй сайхан амьдрах болно. Энд үлдэж чамтай суух эргүү тэнэг бэ биш ээ" гэчгээд замаа хөөгд цааш явжээ. Өөдлөх хөв заяа өөрөө ирэхээс хойш өнгөрсөн амьдралаа мартаж орхино. Зол жаргал замаас олдохоос хойш зовох юмгүй сайхан амьдрноо. Ингээд цааш явсаар байгаад өнөөх өлөн хөх чонтой тааралдаж гинэ. Чон урд урдынхаас улам гуринхалчихсан тэнэг хүүг зам дээр хүлээгээд сууж байна шүү. "За тэгээд сайн явж ирвүү тэнэг хүү минь ээ?" "Сайн явж ирлээ." "За тэгээд мэргэн үзмэрч намайг яавал өлсөхгүй амьдрна гэж байна да?" "Мэргэн үзмэрч чамайг ус тос ялгадгүй тэнэгээ гэдвэл дахиж өлсөхгүй гэж хэлсэн." Ингээд хүү замд тохиолдсон явдлаа нэгэнгүй ярьж өглөө гин. Тэнэг хүүгийн яриаг чон анхааралтай наргүй сонсчээ дуусаад амаанган ар зайтал инээж гарлаа. "Энэ хорвоо дээр ус тос ялгадгүй тэнэг гэвэл чил байна шүү дээ. Одоо чамайг иднэ. Аврара, туслаарай." За хоёроо үлгэр таалагдсан уу? Үгүй ээ. Стоо онцгүй үлгэр байна.
Муухай байна уу? Оо. Хөөе. Би та хоёрт нэг юм үзүүлээ. Үгүй үзэхгүй. Одоо би юу ч үзэхгүй. Улаана бид хоёр уцаа ганцхан үзэж идэх үү? Үгүй. Одоо та хоёр энийг хардаа. Ямар юм би? Са юу харж ба? Утсыг тоглоод авах юм бол ийм бүхтүр тэгээд ийм амар нүдтэй ийм болох нь шүү. Хөөе. Миний нуруу өвдөдсөн тэгээд би бүхтэр болчихв. Тий? Одоо би зүгээр суух уу? Одоо гоё суу. Улаана. Аа. Йоо, миний нуруу. Яа, Тийштэй. Улаана. Би амар өлсөөд байна. Тийштэй та хоёр юусоо өдөржин юу ч хийхгүй унжсан юм чинь. улаана. Удас тоглох чи ийм амар юм уу? Тийштэй. Та хоёр бүр өдөржин юм хийж мэдэхгүй, гадаа гарахаач мэдэхгүй. Бүр ингээд утас тоглоол байгаа гэсэн. Тийм үү? Наа утас чинь бид хоёрыг зодчих юм уу? Утас зодох биш ээ. Та хоёр өөрсдөө утас тоглосоор хагаад утасныхаа тоглоомонд донтоод цаг хугацаа яаж явж байгааг ч мэдэхгүй өдөржин утас тоглосон байгаа байхгүй юу? Хөөе улаана. Одоо өглөө болж байгаа үстэй. Үгүй шүү дээ. Одоо өглөө болоод өдөр болоод өдөр дуусчих бүр. Арай олцсон мүү? Тий, орой болж штэ. Орой гинэ. Юу вэ? Та хоёр бүр утасныхаа тоглоомноос өөр юу ч мэдэхгүй юм сонсон байгаа байхгүй юу? Бид хоёр бүглөө нартай тоглосон. Той бүр дөнгөж нар мангууд тоглосон. Бүрүү. Харахгүй болчих. Харин тий. Уг нь хоёулаа нэг удаагүй үздэй. Удаагүй штэ жоохон л ингэсэн штэ. Та хоёр бүр өдөржингөө тоглосон. Та хоёр бүр над руу муухай ажилласан штэ. Бид хоёр уу? Бид хоёр хизээч тийм хийхгүй штэ Хоёр улаана. хүнлүү муухай ажилтгүй штий. Үгүй, та хоёр над руу бүр үгүй бид хоёр уцаа тогломоор байна гэд муухай ажилласан штэ. Худлаа яриад байгаарэ. За би хизээ худлаа ярьчихсан. Улаанаа бид хоёрыг явуулаа л энэ да. Бид хоёр арайч бас улаанаа руугаа муухай ажиллахгүй. Бид хоёр зөндөө юм зааж өгдөг юм чи. Бид хоёр ч хүн болгонтой гоё ярьцдаг тоглонооч үү дээ. Тэгэл та хоёр надад муухай ажиллаа. Та хоёр муухай зан гаргаж байгаач мэдгүй бүр уцаа тоглоал ингээл миний уцны цэник дуусчихин. Бөөрөө. Бөөрөө гэж тоглоодсон. Ямар амар юм бэ? Үгүй хав. Гэхдээ гар утас чи ямар амар юм. Дөнгөж ингээл барайл суусан чинь чи орж ирэл утас булаагаад авсан юм шиг надад санагдсан шүү дээ. Харин тий. Дөнгөжл уцаа нээгээл харсан чи булаагаад авцсан. Энд чинь донтолтын анхан шат байхгүй юу? Амар юм байна. Тэгээ бүр донтоод ингээд тоглоод ах юм бол бүр өдөр шөнө болж байгаач мэдгүй. Улаана. Наад хоёроо маш хол аваач бид хоёроос. Наад хоёроо ер нь одоо гаргаа хайчих юм уу? Тэгнэ. Тэг. Би лав дахиж тоглохгүй. Би нэвтрүүлгээ дуусаад энэ хоёрыг бүр гаргаад та хоёрыг хизээч олохгүй газар авчиад хайчихъя. Гэтэ улаана. Би дахиад ганцхан арчих уу? Хаяхаас ч өмнө Хахаас ч өмнө ганцхан арчив. Ингээд та хоёр эхэлчих юм бол донтоод тийм байна. тэгээд яах вүлээ? Тэгээд нуруу бүхтэйгөөд нүд маань ингээд мудаад юм харахаа болоо. Тэгээ ийм болно. Тий. Тэгээд нөгөө ингээд хоолунд итгэж мэдгүй, амархаач мэдгүй, унтахаач мэдгүй байсаар аваад айгуул өсөө тураад Төрний зурган дээр гардаг шиг болох юм уу? тий штэ. Амар юм байна. Хүүхдүүдээ та нар түүгэлээ штий. Гар утсаар бас хит их тоглож болохгүй юм байна шүү. Ёстой болохгүй юм биш үү? Ээж аав эмээ өвөө ах эгчийнхаа үгэнд сайн ороод яг за өдөрт 30 минут л тоглох болох юм байна тийм ээ? Тийм ээ. Би л ойлголоо. Би ч гэсэн ер нь бол ойлгосон. Улаана. Би өндөр болцсон биз дээ. Түрүүн би бүр ингэсэн байжсэн шүү дээ. Харин тий. Би бас айгүй өндөр болсон байгаа сте. Гэтэл би нэг юм гайх чинь. Өглөө нар мандж яхад л энд ингээд суусан чинь гинт орой болцсон бах юм.
Тийм. Утсан донтохоор чи ингэдэг байхгүй юу? Амар юм. Улаана. бүр Натга хай. На хоёроо. Хайнаа. Одоо та хоёр утас хит их тоглож болохгүй гэдгийг сайн ойлгосон мэт. Ойлгосон. амар сайн ойлгосон. Маш сайн ойлгосон. Тэгэхээр та хоёр энэ утасны донтолтын тухай уулзсан найзууд, зочин хүүхдүүдээ ч гэсэн сайн тайлбарлаж өгч байгаарай. Ойлгосноо? Ойлгосон. Утсан дотор гоё юм нэг их байхгүй юм байна. Яг хаяа утас үзэж болно л доо. Хэрэгтэй үедээ бас ашиглаж болно. Гэтэ утасны тоглоом, бичлэгэд хитрхи их цаг зарцуулж, донтож ерөөсөө болохгүй. Хөх. Миний энэ хуруу муруунууд хүндүүр ороод муруу амар өвдсөн бах юм. Харин тийм штэ. Йоо, өөрөө чи утас ингээл агаад хар чи энэ хуруу чи ингэж хөлсөөр байгаа өвдсөн байхгүй? Аль буруулаа босоод жоохон мурууны татвал хийчтэй юм лөө. За тэр Улаана. Амар татаарай. Тэгээд энэ бас чадхаа байлтлаа тоглосон биш. яй. Юу хүчсэн юм? Хүччихөө. Амар. Оо яг тэгнэ. Улаана. Нурууны. Йоо, миний нүд Яа чи амар өвдөд байна. тийм штэ. Ингээд утсыг тоглох чинь ийм хортой байхгүй юу? Нүд өвдөн, муруу өвдөн. Нүд хар өвдөн. Тийм ээ. Нүд чи орсод байна уу? Гурлаа гадаа гарч хагаар амьсгалъя. За. Толгоо өвдөд байна. Оо яг тийм штэ. Йой. Оо, уруулаа гарахаас өмнө нэвтрүүлгээ дуусгачаад гарах уу? Нэвтрүүлэг эхэлсэн юм уу? Нэвтрүүлэг эхэлсэн байсан юм уу? Тийм. Өнөөдөр нэвтрүүлэгтэй өдөр илүү. Бид хоёр юу ч мэдээгүй штий. Яана. Ямар сони юм бэ? Бүр өстэй. Утсандаа донтоод бүр ахиж ингэж болохгүй шүү Би дээ. дахиж Ой, ингэхгүй. би ястаа ахиж ингэхгүй. Хүүхдүүд би тэрийг харж байгаа та. Тийм штэ. Хүүхдүүд хараад та хоёр хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж болохгүй тийм ээ? Тий. Гэхдээ хүүхдүүдээ утсаар их тоглоно штэ. Тэгэхээр нүд амар өвддөм юм заяа. Тэгээд нуруу мөр амар өвддөм байна. Би ястаа ахиж утсыг харахгүй. Би ч гэсэн. Би зүгээр намал уншия. Ястай. Гари, агаарт гари толгоо өвдөд юм. Гарыг. Энэ хоёрыг гаргаж хайнаа.